Төрийн дээд одон медаль гардууллаа. Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсны 104 жилийн Монгол цэргийн өдрийг тохиолдуулан хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдад Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд одон медаль гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Энэ үеэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт 10 албан хаагч цэргийн гавьяаны одон, цэргийн хүндэт медаль хүртлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 4 хурандаа цолтон түрэн гарлаа. Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсны 104 жилийн Монгол цэргийн өдрийг тохиолдуулан зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 20 ял илүүлэх албаны шуурхай удирдлага хяналтын төвийн дарга дэд хурандаа Тамир, нэгдсэн тоо бүртгэлийн хилцээний дарга дэд хурандаа Отхон сайхан, Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй 20 ангийн дарга дэд хурандаа Лавг сүрэн, 421 дугаар нээлттэй 20 ангийн харуул хамгаалалт гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга дэд хурандаа Амгалан Баатар нарт тус цэргийн хурандаа цол олголоо. Алба хаагчдад төрийн дээд одон медаль цол шагнал гардууллаа. Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсны түүхт 104 жилийн Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан алба хаагчдыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар цэргийн гавьяаны одон, цэргийн хүндэт медаль, хууль зүйн дотоод хэргийн сайдын тушаалаар хууль зүйн албаны тэргүүний ажилтан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан, хүндэт жуух бичиг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар зарим алба хаагчдад цэргийн ээлжид цол олгож байгууллагын шагналаар шагнаж урамшууллаа. Шийдвэр гүйцэтгэгчдийн нэгдсэн зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ололт амжилт учирч буй хүндрэл бэрхшээл, тулгамдж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран хэлэлцэх санал дэвшүүлэх, зөвлөмж боловсруулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгчдийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд 300 гаруй шийдвэр гүйцэтгэгч оролцож, шүүхийн шийдвэрийн биелэлтийг нэмэгдүүлэх, шийдвэр гүйцэтгэгчдийн эдийн засаг нийгмийн баталгааг дээшлүүлэх, санал санаачлагыг нэгтгэн холбогдох хууль журамд тусгахаар боллоо. Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа Монгол актим улсын төсөвт үйлдвэрийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх, сургалт зохион байгуулах, мэдээллийн цахимжуулалтыг эрчимжүүлж, системийг хөгжүүлэх, хамтран хэрэгжүүлж буй сургалт үйл ажиллагааны талаарх контентыг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Улсын хурлын хүний эрхийн дэд хорооны гишүүд сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ажиллалаа. Улсын хурлын хүний эрхийн дэд хорооны дарга Эрдэнэболд, улсын хурлын гишүүн Баасан Жаргал, Номин Чимэг болон хүний эрхийн үндэсний комисс, шүүхийн активийн судалгааны төв, боловсролын яам, гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнууд сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын үйл ажиллагаатай танилцж, тус байгууллагын барилгын ажлыг эрчимжүүлэх, хүмүүжигч хүүхдүүдэд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, их сургуульд элсэн суралцахад нь дэмжлэг үзүүлэх, багш нарыг тогтвор суурьшилтай ажилуулах чиглэлд анхаарал хандуулж хамтран ажиллахаа илэрхийллээ. Алба хаагчдыг англи хэлний сургалтанд хамруулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дотоод хэргийн их сургуультай 2025 онд хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу байгууллагын алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор харьяа 20 анги шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэлтэс салбар нэгжийн 35 алба хаагчийг англи хэлний 2 сарын сургалтанд хамруулж байна. Монгол улсын төрийн далбааг мандуулж, цэргийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тангараг давтах үйл ажиллагааг зохион байгууллаа. 407 дугаар нээлттэй хаалттай 20 анги Баян хонгор Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсны 104 жилийн Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол улсын төрийн далбааг мандуулж, нийт алба хаагчдаар цэргийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тангараг давтах хүндэтгэлийн үйл ажиллагааг тус зохион байгууллаа. Албаны конторыг иж бүрэн засварлаж, ашиглалтанд орууллаа. 433 дугаар хаалттай 20 анги шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангах, алба хаагчдын ажлын байрны ая тухтай орчин нөхцөлийг сайжруулах, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор албаны конторыг бүрэн засварлаж ашиглалтанд орууллаа.
Орхон аймаг дахь цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчдын анх дугаар чуулганд оролцлоо. Орхон аймаг дахь шүүхэн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн эмэгтэй алба хаагчид тус аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй алба хаагчдын анх дугаар чуулганд оролцлоо. Бэлтгэл хошууч Батхуягт хүндэтгэл үзүүллээ. Булган аймаг дахь шүүхэн шийдвэр гүйцэтгэх газар Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсны түүхт 104 жилийн ой Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Ахмад ажилтан бэлтгэл хошууч Батхуйгийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Марш тусгай бэлтгэлийн цогцлбор тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. 433 дугаар хаалттай хорих анги зэвсэгт хүчний 104 жилийн ой Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын нэрмжид марш тусгай бэлтгэлийн цогцлбор тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээний дүнгээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхэн шийдвэр гүйцэтгэх хэлтээс 413 дугаар нээлттэй хаалттай хорих анги, 433 дугаар хаалттай хорих ангийн алба хаагчид багийн буудлага, удирдлагын буудлага болон марш гүйлтийн төрлүүдэд 1, 2, 3 дугаар байрт шалгарлаа. Монгол цэргийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан спортын тэмцээнүүдэд амжилттай оролцлоо. Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсны түүхт 104 жилийн ой Монгол цэргийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан буудлагын спортын аврах шалгаруулах тэмцээнд Булган аймаг дахь шүүхэн шийдвэр гүйцэтгэх газрын Ярав ахлагч Мягмар тэргүүн байрт эх орны төлөө 2025 цогцлбор тэмцээний дартсын эмэгтэй төрөлд Төв аймаг дахь шүүхэн шийдвэр гүйцэтгэх газрын нягтлан бодогч Ахмад зул цэцэг тэргүүн байрт Урайхай сумын харвуул тэмцээний 2 дугаар байрт Амгалан мэргэжлийн боловсролын сургуулийн дэд захирал Хурандаа мөнх сайхан нар тус шалгарлаа.